Сайн байцгаана уу, та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За би өнөөдөр кино болон хэсгээрээ Бүсгүй Заяан нэртэй Орос киног та бүхэнд тайлбарлан хүргэх гэж байна. 1980 онд дэлгэцснээр гарсан энэхүү кино нь 1981 онд гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Оскарын шагнал хүртэж байсан маш алдартай, маш гоё кино байгаа. Далайн эрэг дээр Вера охин сэлж өдрийг өнгөрөөдөг. Тэр өглөө бүр эндсэлдэг. Өглөөний алжаал тайлаад явах замдаа нэгэн цэргийн залуутай таардаг. Тэр хоёр мэд мэдлцээд өнгөрнө. Тэрхүү залуутай уулзснаас хойш Верагийн сэтгэл нэг л хачин. Ээж дүү нар нь ч үүнийг анзаардаг. Дараа өдөр Вера мөн далайн эрэг дээр сууж байгаад өнөөх залуутай таардаг. Тэр шууд л Верадаар ирж "Би сарын дараа чамааг ирж аавна. Чи надтай хамт явах уу?" гэхэд Вера "Би явна" гэж итгэлтэйгээр хэлдэг. Хэлсэн ёсоор сарын дараа Саша ирнэ. Тэр Верагийн гэрийнхэнтэй танилцаж шулуун шударгаар "Би өмнө нь гэрлэж байсан хүүхэдтэй одоо гэхдээ харилцаагүй. Байлдааны ажил ихтэй учир хөдөөгөөр томилогдож ажилдаг. Энд тэнд явж амьдрна" гэдгээ хэлдэг. Тэд эхлээд Москвад очдог. Верад хотын юм бүхэн сонин. Саша түүнд ойр зургийн шинэ хувцас унаар авч өгдөг. Вера их л сэтгэл хангалуун байдаг. Хосууд цааш явж жинхэнэ амьдрах газраа ирнэ. Энд аглаг зэлүүд Верагийн төсөөлснөөс огт өөр. Вера гэр орноо өөд татаж хог шороог цэвэрлэнэ. Хэсэг хугацааны дараа Саша гэртээ ирж хоол бэлэн үү гэж асуув. Амжсангүй гэж Вераг хэлтэл Саша түүнд "Гэрт ирэхэд хоол бэлэн байх ёстой. Гэр орон цэвэрхэн, эхнэр нь аз жаргалтай байх ёстой. Харин эр нөхөр ажлаасаа ирээд хоолоо идэн амрах ёстой" гэж шулуунаар хэлдэг. Харин Вера "Би ямар эрхтэй юм бэ" гэхэд Саша эхнэрээ тэрвэн "Чи зөвхөн хайрлуулах эрхтэй" гэж хэлдэг. Хэсэг хугацаа өнгөрч Вера жирэмсэн болсон тухайгаа Сашад хэлдэг. Гэвч Саша цаг үе хэцүү ийм хүнд нөхцөлд жирэмсэн болох хүүхэд гаргах нь тохиромжгүй. Чамайг ч намайг ч зовооно гэж хэлснээр хүүхдээ аборт хийж ахуулахаас өөр аргагүй хүрдэг. Вера эмнэлэгт байх үедээ цэргийн эмч болох Машатай танилцаж дотн найзууд болдог. Саша Вераг эмнэлгээс тосон авахдаа нүүж дараагийн газартаа очиж ажиллах болсон тухай хэлдэг. Нүүж очсон газар нь өмнөхтэй яг л адил. Саша ажилдаа, Вера гэр орноо тогтнуулна. Саша шинэ ирсэн дивизтэй Рябинин нэртэй хурандаатай ойр ажилдаг. Рябинин гэхдээ тийм ч сайн хурандаа биш. Ерөнхийдөө бол хэн нэгнийг с ิจ гэлж дотроос нь хов хүргэж матдаг төрлийн ийм хурандаа байдаг. Саша загтал ирдэг. Түүний өмнөх эхнэр архинд орж замаа алдан хүү Юрад нь анхаарал хандуулахгүй байгаа учраас хүүгээ түр харах ёстой болсныг Верад хэлнэ. Вера хүүг тосон авч халамжилж хайрлан ганцаараа байснаас хамаагүй дээр сайхан харилцаатай байдаг. Харин аав хүү хоёр тийм ч дотно биш. Сашагийн гэрт тэдний ажлынхан үе үе ирж уулзаж ууцгаадаг. Сашагийн командлагч дотроосоо нэг биенийгээ матаж, генерал маршалуудыг хэлмэгдүүлж, оронд нь ямар ч чадваргүй матаачдыг томилж байгаа тухай ярьдаг. Дивизийн командлагчийг гарч явсны дараа Рябинин орж ирэн тэднийг сэжиглсэн аясаар командлагчийг юу ярьсан тухай асууна. Командлагч тэднийхээс гарч яван албан тасалгаанд очин амиа хорлсон байдаг. Саша Верад хүү Юраг асрамжийн газарт өгөхөөр босныг туулгана. Үүнийг сонсон Вера "Би түүнийг явуулж чадахгүй, түүний ээж болж чадна" гэсэн боловч Саша нэгэн ч шийдсэн. Хүү явахдаа Верад ээж гэсэн зураг зурж үлдээжээ. Хурандаа Рябинин Сашад өөр газарт явж өөрөг гүйцэтгэхээр босныг хэлнэ. Энэ удаад гэр бүл нь хамт явах боломжгүй. Сашаг томилдоор явсны дараа Вера Юра хүүгийн асрамжийн газарт очиж "Чамайг авахаар ирлээ, чамайг дахиж явуулахгүй" гэж хэлдэг боловч Юрагийн ээж нь хүүг авахаар ирсэн болохыг мэддэг. Нэгэн өдөр Вера гэртээ иртэл Саша ирж гисэн байлаа. Баярлаад очсон боловч Саша ихэд ядарсан байдалтай шууд л Верад "Хаагур тэнээд явж байгаа юм, хоол хий" гэж хэлдэг. Хүнд хэцүү дайны үед Саша сэтгэлийн хувьд маш хэцүү байгаа бололтой. Саша Вера хоёр дараагийн нүлтээ хийж вагонд явах үедээ бөмбөгтөлтөнд өртөнө. Цэргийн хүмүүс нь бүгд нийлээд энгийн иргэд ийш тийш цухтаана. Саша Верад хандна цухтаж ээж дээрээ оч гэж хэлдэг. Вера уйлж хамт явахыг гуйсан боловч зөвшөөрсөнгүй. Сашагаар удирдуулсан нийлмэл ангийнхан цааш явж байгаад дайсны халдлагад өртөж Саша энэ үеэр мөрөндөө шархтана. Вера Умэний дараа цэргийн эмнэлэгт сувилагчаар ажилдаг. Энэ үедээ хуучны найз Машатайгаа таарна. Вера Машагийн амьдрахаар болж Машагийн хүү Маша Вера гурав хамт амьдарч эхэлнэ. Вера Сашагаас нэгэнт холбоо тасарчээ. Маша Верад жирэмсэн болсон тухайгаа хэлдэг. Гол нь эцэгтэй нь холбоогүй байгаагаа хэлнэ. Удалгүй бяцхан охин мэндэлж Вера охиныг өсгөхөд тусалдаг.
Верад гэрээс нь загтал иржээ. Эрэгтэй дүүн дайнд амиа алдсан, харин охин дүүг нь Герман руу хүчээр авч явсан тухай ээж нь бичсэн байна. Вера ээж рүүгээ явахдаа Машагийн 2 хүүхдийг авч явахаар болдог. Маша цэргийн эмч учир хүүхдүүдэд анхаарал хандуулах нь тун ховор. Ингээд тэр ээж дээрээ ирнэ. Хүүхдүүд ч энд байх нь илүү тайван жаргалтай байлаа. Энэ үед жүжигчин Маргаритагийн кино энд тэндгүй алдартай болсон байлаа. Нэгэн өдөр Саша тэдэн дээр хурж ирдэг. Вера нүдэндээ ч итгэхгүй баяр хөөр болов. Саша нэг л хоноо үгүй юу хуучны адилаар юмаа бэлт маргааш явна гэдэг. Машагийн 2 хүүхэд Верад ихэд тассан тул дагаж уйлалдаж байв. Гэвч аргагүй эрхэнд Вера нөхрөө дагаж явна. Саша шинэ ирсэн газар хуучны танил Рябинэн хурандаа бусан байлаа. Тэр Сашааг үл тоон шахаж байв. Сашагийн хийсэн ажлыг голж ирсээр дайн дуусав. Вера дайн дуусан учраас ээж дээрээ очин энгийн амьдрна гэж баярлана. Гэвч Саша би байлтахаас өөрийг мэдэхгүй энгийн амьдралаар амьдарч чадах эсхээдээ эргэлзэж байна гэж хэлдэг. Дараа өдөр нь Саша ирж явхад бэлт ээж дээр чин очиж амьдрая. Цэргээс халагдсан гэж хэлнэ. Ингэжл нэг Верагийн амьдрал сая нэг тайван амгалан болох гэрэл гэгээ гарав. Саша Вера 2 том байшин барьж ээжтэйгээ хамт сайхан амьдрна. Тэдний тосгонд алдарч жүжигчин Маргарита ирж 5 тухтай байшинд нь төр буудлах хүсэлтээ илэрхийлнэ. Гэрийнхэн ч энэ саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Та нар санаж байвал тэд энэхүү жүжигчний киног үздэг байсан да. Жүжигчин Маргаритыг тэднийд байх үе тэдэнд маш их таалагддаг. Гэрийн эзэн Саша гинтийн өвчний хүндрэлээр нас барна. Үүнд Вера маш их гашуудна. Найз Маша нь тэднийд ирж Вераг тайвшруулж аргадна. Найз Маша энэ үед хэлэхдээ би энэ өвдсөн учир надад ямар нэг зүйл тохиолдвол хүүхдүүдэд минь туслаарай. Мөн чи гашуудлаа тайлах хэрэгтэй, ажилд орох хэрэгтэй гэж зөвлөдөг. Вера ч зөвлөгөөг авч зочид буудалд угтагч бүртгэгчийн ажилд орно. Тэр ямагт нөхөр Сашагаа бодон гашуурцсаар. Тэднийд нэг өдөр гинтийн зочин ирсэн жүжигчин Маргарит байв. Тэрээр бактериа өвчнөдтэй учраас агаарт амьдрахыг эмч зөвлөжээ. Ингээд 3 эмэгтэй хамт амьдарч эхэлнэ. Верагийн ээж Аннагийн бие муудна. Тэрээр хүнд өвчин туснаар удалгүй эмнэлэгт нас барав. Үүний дараа тэднийд нэгэн зочин ирсэн нь Машагийн охин Варя байв. Маша нас барсан тул түүнийг харж хандах хүнгүй болжээ. Вераг бараадаж түр хамт амьдрахаар ирсэн. Мэдээж Маша дуртайгаар эргэлзэлгүйгээр хүлээн авдаг. Верагийн ажилдаг буудалд Сэргээ нэртэй нэгэн эрхэн буудаг. Тэр Сэргээ усан онгоцны инженер гэдгээ танилцуулж буудлын жижиг шижиг ажилд туслана. Вера таалагдах гэж хичээнэ. Түүний халамжтай байдал боловсон зан Верагийн сэтгэлийг ч эзэмдэнэ. Мөн Сэргээ Верагинд оройн хоолнд урагдаж цагийг хөвгчлөлтэй өнгөрөөдөг. Тэрээр маш завгүй ажилласаар ирсэн бөгөөд Москвад ордон мэт том байртай эхнэргүй том болсон хүүхдүүдийн хамт амьдардаг гэж ярина. Ингээд оройн хоол дуусч тэр босон явах гэж байтал Вера түүнийг хоноод явах саналыг тавьдаг. Дараа өдөр нь Вера ажил дээрээ ээлжээ авахад Сэргээ өрөөгөө хүлээлгэж өгөөд явсан гэдгийг мэддэг. Вера гайхаж Сэргээг юу ч хэлэлгүйгээр явсанд нь цочирдно. Түүний сэтгэл нэг л хоосон санагдав. Нэгэн орой тэдний хаалганы хонх дуурна. Онгойлгох үед Сэргээ цэвэрхэн хослол өмсөн том цэцгийн баглаа барьж тэднийд иржээ. За энэ хүрээд кино маань өндөрлөж байна. За эмэгтэй хүний тэсвэр хатуужил, эр нөхрөө хүндэтгэл, за тэгээ цэрэг цагдаагийнхны ард баттай байдаг эмэгтэйчүүд эхнэрүүдийн тухай өгүүлсэн маш гоё кино байлаа. Надтай хамт байж бэлтгэсэн видеог маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаарыг маань сонсохыг хүсвэл subscribe дараад лайка дараарай.